Түрүүчийн хэлдэг өгтөө санаа нэг байна л да. Зарчмын өөрчлөлт бол байхгүй, реформын шинжтэй зүйл бол алга. Ерөнхийдөө яаж эвтэйхэн одоо энэ эдийн засгаа авч үлдэхгүй яаж эвтэйхэн авч гарах вэ гэдэг хандлагатай төсөл байгаа. 22, 23 онд энэ улсын төсөв бүр их амар огцом өссөн. 24 онд дагаад өссөн. 25 онд хүчээр барьсан. Алдагдaltaгүй төсөв өнтер гэд. 26 онд нэг бас нэлээд чамба багсгаж байгаад нэг аргагүй байдлаар батлаад явсан. 27 онд болохоор яаж эвтэйхэн одоо явах вэ гэдэг иймэрхүү дараалтаа орж ирж байна. Өөрөөр хэлбэл энэ дотор суур өөрчлөлт байхгүй байна. Монгол Ардын нам сонгуулиар 25% дотоодын нийт бүтээгдэхүүний 25% улсын төсвийг барина гэсэн агуулгатай амлалт өгсөн. Ардсан намч тэр хүн намч тэр бүгдээрээ эдийн засагт төрийн оролцоог бууруулна, улсын төсвийн эзлэх хувь хэмжээг багасгах нь татварын ач холбогдолыг бууруулна гэж амлалт өгсөн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл эдийн засгийг одоо нөгөө намын дарга танай намын дарга яриад байгаа чөлөөлөе гэдэг агуулгаар эдийн засгийн өсөлтийг бизнес руу аваачаа гэсэн санаа. Төрийг цомхон бөгөөд хүчтэй аж ахуй мөнгөнд орооцолтоод дөрөө царайлаад байдаггүй болгоё гэсэн санаа. Тэгэхээр төрийг цомхон болгоё гэхээр нөгөө төрийн албан хаагч чинь 3-1 нь зохион байгуулалтаар өөрчилж болох. Нөгөө нэг баахан олон хэсгийн ахлагч нарын цалин хөлс зардал. Тэгэд эдийн засгийг бизнес руу эдийн засгийн хөдөлгөөн хүчин төсөв биш. Төсөв байна. Мэдээж одоо идэвхжүүлдэг, түлхдэг тэр нь угаасаа айлч улсад байдаг бодлого. Гэхдээ үндсэн хүчин нь бол бизнес байг, хөрөнгө оруулалт байг. Хөрөнгө оруулалтыг татах орчин байхгүй болчлоо. Геополитик яриад гэдэг үгүй шүү дээ. Өөрөөсөө үгүй явуулсан. Эрх зүйн орчин хүртэл тийм. Битгий Монголд ирж том хөрөнгө оруул гэдэг эрх зүйн орчин өөрөөсөө зохиочод энэ агуулгуудыг өөрчилсөн байдлаар хөгжлийн төлөвлөгөөгөөч тэр төсвийн хүрээний мэдээлэлч тэр хийж оруулж ирэхгүй болвол үндсэндээ ингээд дараа жил дахиад нэг одоо айгүй хэцүү байж тэгэл ингээд энэ бүрийн эрх хугацаа дуусах юм байна. Тийм учраас би дэмжихгүй.